Сайн бацхан үзэгчдээ яг одоо инхмаг бүсгүй тахилтын эмнэлгийн төсөв, төлөвлөхийн эмнэлгийн асуудлын талаар шаардлага бичиг хургуулах гэж байна. Сайн байна уу хчээ? За сайн байна уу. Энэ 22 оны төсөвт сангийн амд зарцуулагдах ёстой төсөв нь 3 их найд 652 сая тэрбум төгрөг төсвөлөгдсөн. Үүнээс одоо хөрөнгийн зардал, урсгал зардал нийт 3.6 их найд төгрөгийн төсвийг хэрхэн зарцуулахад нь хөндлөнгийн хяналт тавьж ажиллах тухайга мэдэгдэж сар болгоны сангийн амнаас манай төрийн бас байгууллага руу тайлан мэдээг явуулж байхыг ингээ шаардаж мэдээлэл хүргүүлж байгаа юм а. Учир нь гэвэл 2020 оны 9 сарын 9-ний өдөр авилгатай тэмцэх газар энэ сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга дээр наран цогтыг энэ сангийн яамыг шилэн данстай болгох талаар одоо ард түмэнд ил байх ёстой мэдээлэл энийг одоо шилэн данстай болгох шаардлагатай. Хэрвээ шилэн данстай болохгүй бол энэ ард түмний мэдих хэрэг энэ төсөв санхүү хэрхэн зарцуулагдчих өргөө зардал гарч байгаа дээр хяналт тавих ямарч боломжгүй учраас энэ манай одоо албан бичгийг шилэн болгуулахаар шаардаж өгж исэн. Мөн сарын дараа буюу 2020 оны 10 сард авилгатай тэмцэх газраас ковидын үеийн санхүүжилтийг ил болгож хариуцлага тооцож нийт орж ирсэн 2 их найд төгрөгөд хэрэг үүсгүүлэн шалгуулсан боловч нийслэлийн прокурор пүрэв давг гэж прокурор шалгах шаардлагагүйгээр хааж исэн. Мөн 2020 оны 10 сарын 15-ны өдөр улсын хурлын нийгмийн болон мянган хорооноос оюун чимэг даргуул энэ тахилтын эмнэлгийн төсвийг шийдэж өгөхийг энэ сангийн яам буюу үндэсний хөгжлийн газарт үүрэг болгож ирсэн ч харамсалтай нь ажил олоогүй учраас энэ 22 оны төсөв буюу 3.6 их найд төгрөгийн задаргаанд манай төрийн бас байгууллага бол хяналт тавьж сар болон тайлангийн авах эрхтэй энэ одоо нийт усын төсвийн асар их дийлэнх хөрөнгө сангийн яамд орж байгаа учраас энийг ингээ шүүж хяналт тавьж хөндлөнгийн хяналтыг эрчимтэй хийхгүй бол энэ усын төсөө үргүү зарцуулагдаж улс нийгэмд ач холбогдолтой үр дүнтэй бүтээн байгуулалт юу ч хийгдэхгүй нэг ядаж ганц эмнэлгийн төсөв шийдвэрлэх санаатай 6 жил явсан ч гэсэн энийг ингээд шийдэж өгөхгүй байгаа. 2021 оны 11 сард ард түмний эрүүл мэндийг дэмжих лобби бүлгийн 18 их хурлын гишүүнийг шаардаж улсын хурлын дараа зандан шатар шаардлага үргэлжлүүлсэн ч 22 оны төсөвт орхигдсон учраас энэ 22 оны улсын төсвийн 3.6 их найд төгрөгийг бол хэрхэн хянч амжилттай хэрэгжүүлснээр энэ тухайн тахилтын эмнэлгийн 8.9 тэрбумын 20% буюу 900 сая төгрөгийн ажил хийсэн үлдэгдэл санхүүжилтээс нь ядаж 20-30% ч гэсэн улсаас тусгуулмаар байгаа штэ. Тэгээ энэ ажлыг бол ажил хэрэг болгомоор байна. Мөн төлөвлөхийн эмнэлэг бусад одоо шаардлагадах эмнэлгүүдийн барилгын санхүүжилтэн дээр бол энэ 22 оны төсөвт бол ямар ч санхүүжилт суугдаагүй учраас энэхүү ажлыг одоо хэрэгжүүлэх болж байгаа юм. Танах ямар төрийн бас байгууллага вэ? Манайх Энхийн урс халаан сэтгэл төрийн бас байгууллага 2015 оны 1 сараас хойш Монгол орон даяар Энхийн урсын халаан сэтгэлээр үлгий цэцгээ гэж хүмүүлийн аяныг өрнүүлснээр 300 уртаа яарамгийн эмнэлгийг бүтэн 4 парламентыг дамжуулан шаардаж тэмцэж бариулсан инхма гэдэг эмчин байна. Одоо бол төлөвлөхийн эмнэлгийг бол яаралтай ашиглалтанд оруулах хулгайлагдаж дээрэмцсэн 60% газар дээр нь авилгатай тэмцэх газарт 20 оны 8 сард одоо гомдол шаардлага хүргүүлсний үр дүнд өнөөдөр хэрэг 633 атст хэрэг үүсгэн шалгасан. Үүний дараа нийслэлийн прокурорын газрын дарга баян жаргалыг шаардаж 21 оны 11 сарын 20-нд газар чөлөөлөх 60% газар дээр нь 12 дахь хувийн орносоо зоовцын барилга барьсан энэ хууль бус үйлдэлүүдийг зэгцлэх асуудлаар газар чөлөөлөх мэхэмжлэлт хүртлийг Сүхбаатарын иргэний шүүхэд гаргаж ийлаа. Тэгээ 2021 оны 12 сарын 2-ны өдөр улсын мэргэжлийн энэлтийн дарга ганц толгойг мөн шаардаж 12 дахь орон сууцныхны эрхийг төтгөлзүүлэх шийдвэр бас амжилттай хэрэгжиж явж байгаа. За тэгэхээр
одоо 2022 оны төсөв дээр тахилтын эмнэлэгт хэдэн төгрөгийг одоо төсвөлсөн байгаа вэ? Нэг ч төгрөг төсвөлөөгүй байгаа. Тэгээ нэг ч төгрөг төсвөлөөгүй. Төсөвт нь суулгахын төлөө маш их өөдөлсөн харамсалтай сонгон хайрхнаас гарсан гишүүд нэгэн ч хариу өгөхгүй, дэмжихгүй тэр битэл ордон дотор уулзаж маш олон гишүүдтэй уулзсан. Гэтэл одоо аноожин гишүүн бүр уурж намайг ордноос бараг нэг хугацаанд дууссан байна гэд хэдэн хамгаалагчаараа бүр хөөж гаргах ийм ёс зүйтэй байна их хурлын гишүүд. Эцсийн ста ард түмнийхээ эмчлүүлэх эрхийг, ард түмний хэрэгцээ шаардлагыг хангахын төлөө их хурл суудаг бол өнөөдөр тэд одоо гол үндсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа учраас өнөөдөр ард түмний эрх ашиг бол хөлдөө чирэгдэж байгаа. Ярт түмэн илгээр мөлгөж байгаа нь бол элтэд болчихсон байгаа. За тэгэхээр тахилтын эмнэлгийн яг одоо нөхцөл байдал нь ямар байгаа вэ? Нийтдээ 8.7 тэрбумын төсөвтэй ажиллаа байхгүй юу? Үүний 20% нь бол эмчин одоо хүмүүлийн аяа өрнүүлээд хийсэн байгаа. Одоо нэг 7-8 тэрбум төгрөгийн 7 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг тусгах шаардлагатай байгаа. Тэгэхээр тусгах шаардлагатай гэхээр тахилтын эмнэлэг одоо ашиглалтанд ороогүй байгаа гэсэн үг үү? Ашиглалтанд ороогүй, нэг ч төгрөгийн төсвийг улсын төсвөөс авч чадахгүй байгаа. Тийм учраас энэ 22 оны төсөвт хяналт тавьж ажиллах гэж байна. Хэдэн оноос эхэлсэн ажил вэ? 2015 оноос хойш эмчин одоо санаачилж эхлүүлсэн баггүй юу? Сонгон айрхан дүүргийн алслагдсан баруун бүсийн иргэдэд үйлчлэх эмнэлэг байгаа. 20 төрөх хортой 20 мэс заслын хүүхдийн хойр, дотрийн хойр гэдэг ийм амбулаторийн 7 давхар хэвтэн эмчлүүлдэг 5 давхар барилга байгууламж байгаа. Тэгэхээр анх санаачлахдаа хэдэн төгрөгийн төсөвтөө энэ нэмлэгийг барина гэж тооцоолсон бэ? Угаасаа барилгын төсөв төртг нь 2015 оны төсвөр 8.7 тэрбумын төсөв төртгтэй байхгүй юу? Хундамны ажилд бол 1.3 тэрбум, барилгын ажилд бол нийтдээ 7.8 тэрбум төгрөг шаардлагатай. Нийт төсөв нь бол 8.7 тэрбумын төсөв. Түүнээс 20% нь хийж гүйцэтгэсэн байгаа. Тэгэхээр одоо хийж гүйцэтгэх үзүүлэлт дээрээ дахиад оруулж ирээд шилэн данс нэгэч гэсэн шаардлагыг тавьж байгаа юм. Тийм учраас энэ сангийн яамны 3.6 их 80 төгрөгийн санхүүжилтэн дээр хяналт тавьж ажиллаж сар болгон манай одоо төрөмс байгууллага руу санхүүгийн тайлан мэдээг явуулж ахыг шаардж байгаа юм аа. Тэгэхээр түлэнхийн төв гэсэн шүү дээ. Түлэнхийн төвийн асуудлаар гээд энэ яг ямар асуудал байгаа юм бол? Түлэнхийн төвийн Сүхбаатарын 11 дугаар хороолт байрших эмнэлэг маань 2012 онд нураагдаад 3 блоктой эмнэлэг барина гэсэн боловч нэг блокных нь газар хулгай дээрэмдэгдээд эрх мэдлэлтнүүд сайд арганаар албан тушаалтнууд эрх мэдлээ уруулан ашиглаад одоо хувийн өмч болчихсон 12 дугаар оросоос баригдсан мөн хажуугаар нь 9 давхар офисын барилгууд 16 давхар барилгууд гээд маш олон хувийн өмч болчихсон байгаа. Эмнэлгийн газар маань барилга болцсон байгаа. Тэгэхээр тэр үед эмнэлэг түлэнхийн төв барин гэж төсвөлөөд тэгээд төсвөлөгдсөн газар дээр үндсэндээ өөр барилга баригдсан гэсэн үг юм байна тийм үү? Тий, угаасаа 2004 оны байдлаар нийт 16400 м квадрат талбайтай байсан газар одоо бол 7300 м квадрат талбайтай болоод 9500 м квадрат талбай нь болоо дээрэмдэгдээд бусдын одоо эрх мэдлэлүүд уруулан ашиглаад ашиг олох зорилгоор ард түмний эмчлүүлэх эрхийг өсөрдүүлсэн энэ хууль бус үйлдэлийг нэмчин 2020 онд ингээд шалгуулж хэрэг үүснээс хойш хуулийн дагуу арга хэмжээ авах гээд өнөөдөр эмнэлэг сургууль цэцэрлэгийн газрыг хамгаалах тухай онцгой бүсийн хуулийг одоо хилцүүлэхийг өрнүүлэх болжоо явж байгаа. Тэгэхээр түлэнхийн төв үндсэндээ бол төсөвт орсон байсан уу? Төсөөс нийтдээ 2013 оноос хойш Монгол улсын засгийн газраас 10.3 их 80 төгрөг, үгүй 10.3 тэрбум төгрөг, Кувейтийн засгийн газраас 22.4 тэрбум буюу 8 сая ам.долларын буцалгүй тусламжийг олгосон нийт 34 тэрбум төгрөгийн одоо санхүүжилтээр ууг барилга бол 10 жил биш 2-3 жилийн дотор баригдах байсан чинь төсөв нь орцсон баригдаж өгөхгүй байсараад 60% нь газар нь хувийн эзэмшилд очиж дээрэмдэгдсэн байгаа.
одоо хүртэл ашиглалтанд оруулаагүй. Тийм учраас барилгын ажил эхэлсэн үү? Барилгын ажил нь 98% явцтай, гадна тогтчлолтод 70% явцтай. Өнгөрсөн 7 хоногийн нэгдэх өдөр тухайн АБ блокийг барьсан нутгийн зам зас констракшн барилгын компаниудад эрүүл мэндийн яамтай хийсэн гэрийг ил болохыг шаардах бичиг өгсөн байгаа. Нутгийн замаас бол хариу мэдэгдэж тухайн албан бичигт бол хариу өгж хамтарч мэдээлэл хийнэ гэдэг байр суурь илэрхийлсэн байгаа. Тэгэхээр тэр түлэнхийн төв бол анх одоо тооцоологдож байснаас илүү бага хэмжээнд баригдсан гэсэн үг юм байна тий? 40% дээр нь баригдсан баггүй 60% дээр нь хувийн орон сууц офисын барилгууд болчихсон байгаа. Энэ асуудал дээр өнөөдөр хүний эрхийн комиссар ажлын хэсэг гаргуулж ажилласны үр дүнд нөхцөл байдлын үнэлгээ тогтоогоод Монгол Улсын ерөнхий сайдад 30 хоногийн хугацаатай үүргийг бол 12 сарын 8-ны өдөр өгсөн байгаа. Өнөөдөр 38 дахь хоног дээр явж хахад одоо хариу арга хэмжээ авахгүй байгаа учраас энэ эрх баригчдыг одоо шаардаж тухайн эмнэлгийн одоо газрыг буцааж авах тал дээр бол хууль шүүхийн буруутай үйлдэлүүдийг няцааж байгаа юм аа.